Санаачлагч Чингүн Travel компани. Ерөнхий ивент төгч Monkek. Ивент төгч Pepper Lunch. Эрдэнэ цэцгийг чамайгтаал гэж бодсон шүү дээ. Эхлээд юу болчихвоо гээл. Намайг чи ерөөсө гойж гоодуулгүй юу ч хийчихв да. За дараагаар нь тэр хүүхнийг Эрдэнэ цэцэг гэдэг сагдахгүй их чиг юм дуудаад ирээ ч тий. хэлгүй хэрэг сэлсэн. Араа тий. Арга хэмжээ авна гэжсэн одоо. Арга хэмжээ авна гэсэн болчлоо. Эрхэм танд ойр орчмын дотны нэгэн таны хувьд үнэхээр эрхэм хүн байдгүй. Яг л тэр эрхэм үнийг алдаршуулахаар, Монгол даяар алдаршуулахаар энэхүү контентыг үзэгч та бүхэнд хүргэж байна. Энэ контентыг санаачлагч нь Чингүн Travel компани маа. Өнөөдрийн бидний хамгийн анхны контентэд оролцох эрхэм хүн маань Цэрэн ханд гэдэг нэгэн эгч байгаа. Энэ эгчийг нэгэн найз нь үнэхээр миний хувьд бол Цэрэн ханд бол үнэхээр эрхэм хүн байдаг, үнэхээр хөшигний ард байдаг, үнэхээр хөдөлмөрч бас Монголын хамгийн анхны одоо IT инженер гэх юм уу? Хамгийн анхны IT инженер ийм хүн байгаа. Одоо тун удахгүй Цэрэн хандагч Эрдэнэ цэцэгч хоёр маань орж ирэх байна. Цэрэн хандагчийн одоо улсын их дэлгүүрийн энэ Pepper Lunch одоо урьсан зочноо хүлээгээ сууж байна. Энэ хүнийгээ бол эрхэм хүн нэвтрүүлэгт урьж байгаагаа бол өөрт нь хэлээг байгаа. Хайрын суух. За Таны ажил зөндөө. Ажил зөндөө нэг хөлөө чирэн 2-3 аймгаар яваад нэг жаа судалгааны ажил байсан. За. Нөгөө тайлангаа өгөхгүй шахагдаад бүрээс урдны юм алгаа тийм. Ядраа. Би аж ахуйн нэгжийн тоолгонд ярихсан болчтоо. За та ингээд нэг сайхан тайван сууж байна. За. Би тэргээр хоол юм захиалаад юм байна. За. За тайван сууж. За. Гэхдээ манай Эрдэнэ цэцэг бид нар чи статистикт олон жил ажилласан. Тэгсэн чинь зэрэг хоёулаа нэг хоолнд орё гэж тэгсэн байхгүй юу. Тэгээ би нэг судалгааны тайлан өгөх гээд хугацаа шахачаад ёстой завгүй байна. Дараа болъё. Чи тэр хизээ чи нэг хоол идсэн яах вэ гэдгсэн чинь салдгүй. За одоо нэг үгүй штэ нэг ор гэхээр шагаалын үед идэхээр тамшаалуу гэж бодоод за хурдан шүү. Хоёулаа хурдан өөр ийш тийшээ явахгүй шүү. Би тайлангаа ерөөсөө амжихгүй байна. Хугацаа шахагдсан гэж хэлсэн. Сайн байна уу? Сайн. Цэрэн хандагч юу та? Тийм байна. Сайн байна уу? Наваг алтан дөрөв гэдэг юм аа. Алтан төрөвчөөд амжил байна л да. Амжил байна. Зуучлаарай. Би түрдийн суучих уу За гэж. тэг. Би тантай 5 үгс ойлгосон юм аа. За ямар очтой юм болчих юу? Бид нэр Чингүн Travel гээд компаниас, аялын компаниас санаачилсан эрхэм хүн гэдэг нэвтрүүлгээс явж байгаа. Тэгээд таны ойр дотны хүмүүс бидэнтэй хамтарч ажиллаад бидний хувьд, миний хувьд эрхэм хүн гэдэг бол Цэрэн хандагч маа байгаамаа гэж хэлсэн. Тэгээд таныг бид нар бас илүү олон хүрээнд, илүү олон хүмүүст монголчуудаа бас алдаршуулахаар эрхэм хүн гэж ямар хүн байдгийг таниулахаар бид нар таныг зорж ирсэн. Та бие барих хэрэггүй. Энэ бол ноцтой зүйл биш. Таныг эрхэм хүнээр өргөмжилж байгаа ийм л богинохон хэмжээний контент байгаа юм. Танихгүй хүн бол бас хүн андуурсан юм энэ гэж өөр юм бодно шүү дээ. Алтан төрөг болохоор за энэ ч биштлээ шүү. Энэ нөхөр ер нь юу хийчихвэ гэж бодоод яах гэж байгаа юм болоо ямар одоо нэвтрүүлэг юм болоо ямар ярилцлага юм бол юу болсон бэлээ энэ төргээ бодоод байгаа байхгүй ойрцоо тэгсэн. Сайхан аварж байна та? Сайхан аварж чинь. За. Тооцоолон бодог машины инженер гэхэлэр одоогор бол миний ойлгож байгаагаар IT инженер юм байна тийм үү? Одоогор бол. Тийм. Гэхдээ та бүр одоо яг салаагүй байсан үе. Чех улсын Праг, одоогийн Чехийн Праг төгссөн юм байна. Би таныг маш сайн мэдж байгаа. Захын нутгийн охин байна гэж. За, нэлээд хов хүргэжтэй юм. Нэлээд хов хүргэсэн байна. За. За, та тэгээд хэдэн жилээд яг энэ IT инженерээр ажилласан бэ? Та тэгээд хуулийн компьютер гэдэг одоо тооцоолон бодох машин чинь өрөөдөр нэг том юм байсан шиг санагдав. Энэ хүмүүс яриад байдгийг. Та нэг тэр дүгээс уулзаач. Яагаад ерөөдөө IT инженер эмэгтэй хүн гэхлээр тэгээд тухайн үр эмэгтэй хүн бүр IT инженерийг сонгоо явна гэдэг надад сонир санагдаад байна. Одоо энэ бол бид нар бол 1973 оны 10 төгсөлтийнхэн. За.
Тэгэхээр тэр жил одоо тухайн үед чинь бол одоогийн боловсролын яамны үүргэн дээр дээд дунд тусгай боловсролын улсын хороо гэж байсан. Тэгэхээр тэр үед улсын бодлого байж. Ер нь нэг одоо шинэ мэрэгжлүүд хөгжлийнхоо төвшөнтэй зүйцүүлээд нэг шинэ мэрэгжлүүд инженер техникийн ажилтнууд бэлтгэх нэг юм бодлого байсан байна гэж сүүлд нь ойлгосон. Тухайн үедээ бол бид нь 10 дугаар ангийн сурагчид байсан учраас нэг сайн нарийн учрыг ойлгоогүй. Одоо дээрээс хүмүүс ирээд бид нараар нэг зохион бичлэг хийлгээд байсан юм а. Хэдэн үгэд үгээд. Гэхдээ тэд нар нь бол мэдээч хэрэг бидний мэдхээр дандаа нөгөө онц сурдгууд байсан юм. Тэгсэн тэр бол одоогийнхоор нөгөө юу нь эсэл бичүүлж ил байж л дээ тийм ээ. Тийм байна. Тэгэхэд чинь тооцоолон бодох машин гэдэг юмны тухай за одоо маш бага мэдээлэлтэй дөнгөж ил нэг ярьж эхэлжсэн үе. Тэгээд нэг тэр тооцоолон бодохын машин гэдэг юмыг сонсохдоо хүний биоритмийг тэргээр ингээд машинаар боловсруулдаг гэдэг нэг л юм ойлгосон юм шиг байгаа юм би. Тэгээд тэр найруулгын бичиг дээр би юу гэж бичсэн бэхээр одоо бид нарыг яг 10 төгсөөд ямар мэрэгчлээ болохыг хүсэж яасан тэр гэсэн юм байсан юм аа. Тэгээд тэн дээр одоо санаж байгаа ганцхан юм бол би юу гэж хэлсэн юм. Би бол ер нь хүнийг төрхөөс нь эхлээд одоо арай л өвхөлтнө гэж хэлээгүй байгаад одоо мэдэхгүй. Ерөнхийдөө тийм тий. Тэр одоо насыг тооцоолдог хүн болох юм. Хизээ өвхийг хэлдэг хүн болно шихуул юм хэлсэн. Нэг тиймэрхүү юм бичсэн юм. Тэгэхээр тэр жахан сонирн байсан байж магадгүй. Тэгээд бид нар хавар улсын шалгалт эхлэхээс өмнө статистикийн төв газрын нэр дээр ийм мэрэгчлэр суралцсанаа гэдэг яваа бид нар чинь айл эрт авсан юм. Ааха тийм байна. Тийм очиртай. Одоо компьютер дээр хэр ажиллаж байна да одоо? Ажиллана шүү дээ. Манай мэрэгжил юм чинь. Хамгийн сүүлд та хязгаар програм бичсэн. Үнэндээ бол одоо програм бол бичихгүй байгаа. Бичихгүй байгаа. Ер нь сайн мэрэгчлэхнийг дарга болгох дэмий юм гэж боддог юм бэ. За. Тийм ээ? Ер нь бол. Ялангуяа мэдээллийн технологи бол бид нар цаг тутам өдөр тутам хаягддаг мэрэгжил шүү дээ. Байнгын одоо тэр нэг сурчил байхгүй бол болохгүй тийм ээ? Болохгүй. Цагтаа урлал хөгжиж тийм байна. Маш урдтай. Ерөөсөө бид нарыг өнөөдөр нэг боловсруулалтын мэдээний боловсруулалтын програм, тооллого судалгааны боловсруулалтын програм хийх гээд нухад суухтал технологи өсөрч шүү дээ. Өсөрсөн байдаг тийм. Эхлээд төгсч ирж байхдаа бол одоо перфо карт гээд ийм хөрхөн картн дээр шивдэг байлаа шүү дээ. Тэгээд тэн дээр программистууд бол тэн дээр одоо юугаа командынхаа кодыг уншдаг байлаа шүү дээ бид нар. Тэгж л одоо дадлагчдаг. Тэгээс сүүлдээ компьютер болоод тийм ээ. Компьютер болоод анхны компьютер бид нарт эрэхтэй ямар байсан гэхээр нөгөө 286 386 оноо тийм ээ. Pentium-ууд. Тэгэхээр зэрэг дэлгэцэн дээр гараа ингээд хөдлөхөөр шаржган жийдэг шах гэж. Одоо тийм их туяаны юутай байсан байна тийм ээ. Махан дээр мастер дигри тараагаад махатын эргүүлээд болгоод за өөрөө болгодог тийм. Тэрнийхэн гас намтныхан дараа шоу хийж ирээ. За ойлгосон. За яг зүгээр би утгаад өгчээ. За. Цэранд өгчээ. Одоо таны ингээд эрхэм хүнээр ерөөдөө ингээд хамт олон найз нөхдөд чинь ингээд ерөөдөө бол бидний хувьд бол эрхэм хүн байгаамаа гэж. Таны зүгээр ингээд амьдралдаа статистикт ингээд ажиллаад хамгийн анхны эмэгтэй IT инженер болоод явж явах энэ хугацаанд та зүгээр их чинь нэг энэ амьдралдаа нэг ийм л юм мөрдөж явсан юм да их чинь. Юу гэдэг аавын хэлсэн гэдэг юм уу, ээжийн захиас гэдэг юм уу, багшийн хэлсэн захиас байд юм уу. Их чинь ер нь энэ нэг бодлоос өөртөө нэг хэлсэн нэг энийг л мөрдөж явъя да гэж юм насаараа нэг мөрдөж явсан юм чи юу вэ ер нь тань? За би 30 хэдэн жил ижсэн. Хөдөөний малчин айлын хүүхэд. Ээж аав хоёр бид нарыг өсгсөн болоод одоо худал хийж хулгай хийгээд үзээрээ. Тэгдэг болоорой тий. Өсөж нь хуулна да. Хөлөө чинь хуг тусан. Цөөхөн. За одоо тэр л байлаа шүү дээ. Их л шудраг байх хэвээр. За тэгээд тэр эцэгхийн тэр хүмүүжил чих нөлөөлсөн байх багасаа бид нартай. Дээр нь бол бас хүний одоо уг үндэс байна тийм ээ. Жахан шудраг талдаа. За тэр бол бас яг хуу хэрэгтэй сайхан цаг байсан. Статистикийн салбарт бол зогссон хүн. За. Баярлалаа тань. За баярлалаа. Тантай уулзах сайхан байна. Би тантай урд нь хизээч уулзаж очиж үзээгүй. Таарж байгаагүй, тавуу сольж үзээгүй. Гэхдээ таныг үнэхээр эрхэм хүн гэдгийг чинь мэдрэхийн тулд би таны өмнө ингээ хараа сууж байгаа. Тавуу сольж. Үнэхээр та эрхэм хүн бай. Тэгээ хамгийн гол нь манай Эрдэнэ цэцэгч өөрөө маргааш миний төрсөн өдөр гэдгийг
Мдэггүй юм байна. Санаагүй юм байна. Тэгээ төрсөн өдрийнхөө өмнө их сайхан бэлгэнүүд авлаа. За ямар ч ихлэ цэцэг өгчий. Энэ окей энэ асуу байж. Энэ яг ба. Эхлээд ямар ч цэцгээ өгчий. За. Азуура. Цэцгийн лгөө. Бидний хамтарч ялж байна. Одоо юу өгч? Баярлалаа. Яасан гоё юм бэ? Баярлалаа. Ялуу мэдээж байх хэвээр. За баярлалаа. Та бүхэнд их баярлалаа. Чах билүү гоё үз. Янзын үстэй. Янзын шүү. Янзын шүү дээ. Янзын. Чах билүү. За энэ шин төрдөө энэ төрдөө тавьчих дэх үү? Та Бидний бас нэг чухал зүйл байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгч нь бол Чингүн Travel байгаа. Зохион байгуулж байгаа. Гэхдээ энэ бол Эрдэнэ цэцэг эгчийн танд бэлгэлж байгаа. Тий. Энэ бол Жиний хөх хотод шинжилгээтэй аялал гэдэг аялал байгаа. Оо баярлалаа. Тэгэхээр та очиод бүх биеийнхээ шинжилгээг өгөх нь байна. Тий. Тэгээд хөх хотын шинжилгээний аппарат тань шиг бас худлаа хэлэхгүй. Яг л хэлнэ. Очиод нэг шинжилгээ өгөөд хажуугаас сайхан зүйл үзээд аялаад ирээрэй гэд Эрдэнэ цэцэг эгч маань Чингүн Travel-ийн энэхүү эрхийн аяллаа бичгийг танд Эрдэнэ цэцэг эгч маань өгж байгаа юм шүү. Баярлалаа. За тэгээ энэ хөтөлбөр энэ төр нь байгаа. Жинийн хөх хотын шинжилгээтэй аялал 7 өдөр 6 шөнө. За баярлалаа. Янзын биз? Янзын байна. Ийм гоё янзын бэлэг авах байсан. Тий. Ястай юмч бэлтгэлгүй л ирлээ. Зүгээр. За. Та бол энэ зүйлийг хүртэх эрхтэй хүн. Та аялах эрхтэй хүн. Маш их баярлалаа. Цэцгийн дэлбэр шиг үлдэл дэлгэрч Маш яваарай. олон гоё бэлэг авлаа. Хамгийн гол нь маргааш миний төрсөн өдөр. Оо за төрсөн өдрийн ширээ тоохтой Ингээд цэцгэлтэй зүгээр байх. хачин сайхан За. боллоо. Их баярлалаа. Энэ таны хамгийн хүндтэй зүйл байх болно. Чингүн Travel-с гаргаж байгаа эрхэм хүн гэх энэ таныг илэрхийлэх ийм дурсгалын зүйлийг танд үлдээж байна. За. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Чингүн Travel энэ компани эрхэм хүнээр тодруулсан. Тэрнийг тодруулах гэж хичээл зүтгэл гарсан Эрдэнэ цэцэгтэй баярлалаа. Хамтдаа хорны хариулсан гэх. Хүлээж авч намайг бас эрхэм хүн байх юм байна гэж бодож бас надад итгэж сонгосон, ирж уулзсан та бүхэндээ маш их баярлалаа.